Улс төрийн намын тухай хуулийн шинжилсэн найруулга 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдөр батлагдаж 2024 оны 1-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйл заасны дагуу нам өөрийн дүрм хөтөлбөр дотоод зохион байгуулалтыг улс төрийн намын тухай хуулийн шинжилсэн найруулгад нийцүүлэн 2025 оны 12 дугаар сарын 31-ний дотор улсын дэд шүүхэд бүртгүүлэхээр заасан байдаг. Хуулийн хэрэгжилттэй холбогдуулан намын дүрмийн өөрчлөлтөд бүртгүүлэхээр улсын дэд шүүхэд 2025 оны 12 дугаар сарын 31-ний дотор өргөдөл ирүүлсэн боловч тодорхой алдаа зөрчилтэй улмаас дүрм нь бүртгэгдээгүй буцаагдсан намд дүрмийн алдаа зөрчлөө зассны үндсэн дээр дахин нэг удаа хандах 60 хоногийн хугацааг Монгол Улсын дэд шүүхийн нийт шүүгчийн 2026 оны 1-р сарын 23-ны өдрийн хуралдаанаар тогтоож өгсөн юм. Намуудын бүртгэлийн явцын мэдээллийг улсын дэд шүүхийн хамгийн газрын дарга заяа дэлгэрээс тодорхойллоо. 2025 оны байдлаар бол улсын дэд шүүхэд улс төрийн 37 нам бүртгэлтэй байсан. За энэ 37 намаас 29 нам дүрмийнхээ болон энэ дотоод зохион байгуулалт хөтөлбөрийн шинжилсэн бүртгэлийг хийлгэхээр өргөдлөө улсын дэд шүүхэд хугацаанд ирүүлсэн. За 8 нам энэ хугацаанд ирүүлээгүй, өөрөөр хэлбэл хуулиар хүлээсэн үүрэг 8 нам бол хэрэгжүүлээгүй гэсэн үг. За одоогийн байдлаар хууль заасан хугацаанд ирүүлсэн 29 улс төрийн намаас 11 улс төрийн нам бол дүрмийн шинжилсэн бүртгүүлсэн. 18 намын хувьд хугацаанд багтаж дүрмийн өөрчлөлтөд ирүүлсэн боловч хууль заасан шаардлагыг хангаагүй шалтгаалны улмаас буцаагдсан юм байна. За эдгээр намуудын хувьд бол хуулийн хугацаа дууссан боловч улсын дэд шүүхэд гаргасан өргөдлийг 60 хоногийн хугацаанд авч үзэж шийдвэрлэхээр 1 сарын 23-нд туссан нийт шүүгчийн хуралдаанаас тогтоолоор хугацаа тогтоож өгсөн байна. Улс төрийн намын тухай хууль батлагдсан гармагц улсын дэд шүүхээс улс төрийн намын бүртгэл хөтлөх журмаа шинжилэн боловсруулж батлан энэ хүрээндээ бас хилцүүлэг сургалтыг сонгуулийн ерөнхий хороо дэд шүүхийн захиргааны иргэн танхим тамган газраас зохион байгуулж мэдээллийг тухайн үед нь өгч ажилласан. За энэ журмын хүрээнд 3 шалах хуудасаар энэ улс төрийн намууд дүрмийн батлуулахад яг юун дээр анхаарахын хуулийн аль залтуудыг дүрмэндээ тусгаж яаж тусах вэ гэдэг асуудлыг тогтоож өгсөн ийм шалах хуудсыг гаргаж өгсөн байгаа. За энэ хугацаанд улс төрийн намын бүртгэлтэй холбоотой 60 гаруй мэдээллийг бэлтгэж захим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслэр бол нийтэд хүргэсэн байна. Захим хуудас дээр байгаа улс төрийн намын бүртгэл зэсэнд бол улсын дэд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас гарсан тогтоол шийдвэр тухайн намтай холбоотой бүртгэлийн бүхэл мэдээллийг оруулж явж байгаа. Мэдээллийн хэсэг дээр бол нам бүрээс ирж байгаа мэдээлэл хандж байгаа өргөдөл шийдвэрлэгдэж байгаа байдал процессыг бол тухай бүр цаг тухайд нь оруулаад явж байгаа. 5-6 өргөн нэвтрүүлгийн телевизэд дэлгэрэнгүй ярилцлагуудыг бас тодорхой арга зүй зааварчлага болгож мэдээллийн чанартаагаар өгсөн. За мөн дэд шүүхийн өөрийн захим хуудасаас гадна энэ мэдээллийн нэлээд олон сувгуудаар мэдээллүүдийг хүргэсэн байна. 50 гаруй постэр мэдээллийг сошиал орчинд бас нийтлэн тавьж улс төрийн намуудад хүргэсэн байна. За улс төрийн намууд дээр гарч байгаа энэ тогтоол шийдвэрийг тухайн намд нь хариуцсан албан тушаалд нь өгч за манай тамга зэрэг бүртгэлийн албанаас мэдээлэл лавлагааг нь гаргаж өгч за дэд шүүхийн тогтоол дээр бол тухайн намын дүрмийн өрчлөлт ягаад ямар үндслээр хувьд нийцэхгүй байна. Аль залтанд зөрчигдөж байна гэдгийг маш дэлгэрэнгүй тодорхой тайлбартаагаар бас гаргаж өгсөн байдаг. Тэгэхээр намууд энэ мэдээллээ өрснө хүлээж аваад судалж ажиллаж байгаагаас гадна дэд шүүхийн захим хуудасанд нийтлэгдсэн мэдээллүүд, энэ захим сошиал орчинд нийтлсэн мэдээллүүдээс дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Улс төрийн намууд дүрмийн шинжилсэн бүртгэлийн улсын дэд шүүхэд хэлэх хуулийн хугацаа бол дууссан. За 25 оны 12-31-нд дууссан байгаа. За улсын дэд шүүхээс тогтоолоор тухайн хугацаанд хандсан байгаа намуудад тогтоож өгсөн 60 хоногийн хугацаа үргэлжилж байна. Ер нь энэ хугацаа бол бас нэлээд төгссөн байгаа. Ихэнх намууд дээр ийм учраас энэ намууд энэ дээр бол онцгой харах шаардлагатай. Улс төрийн намын тухай хуулийн шинжилсэн найруулгад нийцүүлэн намын дүрм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг бүртгүүлэхээр хууль заасан хугацаанд өргөдлөө ирүүлсэн 29 намаас 11 нам нь бүртгэгдсэн бол тогтоолоор тогтоосон хугацаанд дахин өргөдөл ирүүлж баримт бичгийн шалгалтын ажиллагаа хийж буй нам 8, өргөдөл ирүүлээгүй нам 10 байна. Улсын дэд шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагаа, намын бүртгэлтэй холбоотой мэдээллийг Монгол Улсын дэд шүүхийн вебсайт, Facebook хуудас, YouTube суваг, Instagram хаягаас авах боломжтой.